Өглөөний мэнд юу н хараа тэгж эхэлж өдрөө. Гэтэл үдчихэж байгаа бүх хүмүүстээ баярлалаа. Би одоо ажил руу явж байна. Уул нь өглөө 9-өөс босоод ажил дээр ирээд юм хийчихье гэж үнэхээр болцсон боловч өчигдөр орой одоо баг 5 гэж унтлаа. Өчигдрийн тэр бичлэгний тэр нөгөө нэг гигабайт ямар их болчихвоо. Би одоо нэг юм буруу хийчих юм би сайн мэдэхгүй байна. Юу ч гэсэн 128 гигабайт болсон өчигдрийн бичлэг. Тэгээд би гайхалаа бас. Яа тийм амар гигабайт болж байгаа юм бол дооч. Одоо ажил руугаа яваад ажиллаа. Тэнгүүтээ одоо нэг ажлын гадаа тавьсан. Эвгүй тавьсан машина харцгаа. Тэгээ бурхан битэл таруулсан байгаас. Гойж шүү. Машин маань цог гайгүй байна. Энэ хэсэг тавиад байгаа машинд торгоод байгаа гэсэн шүү дээ. Тэгээд юусэн гайгүй юм чи. За би ажиллаа тараад гэртээ ороод ирлээ. Тэгээд өнөөдрийн ажил ерөөсөө дууссан уу? Хийгээлсэн, яваалсан, дуусгүй яваалсан. Ясан цаашаа. Тэгээд би бэлтгэлээ хийж чадахсаа мэдэхгүй байна. Юусаа. Нэг хоол хийж идэд тэгээд сонирхолтой бичлэг хийж өгөхийг хичээнэ. За манайхаа
жоохон цэвэрлэгээ дуусчлаа. Хэрвээ би шууд ажиллаад хараад гэртээ орж ирсэн бол юм аяг тавг угаах, юм гэр орно жоохон зэгцлэх байхгүй шүү дээ. Тэгэхээр бэлтгэл хийнэ гэдэг чинь одоо хүн ингээд уцаа орой цэнэглээд өглөө ингээд унтаад тэр орондоо цэнэглээд 100% өглөө гэрээсээ гараад тэгээд өдөржингөө тэр батарейгаа хэрэглэсээр хагаад 50-60% ингээд дуусчлаа гэж бодоход 40% батарейтай байгаад тэгээд бэлтгэл хийхээр тэр 40% батарей чи уул нь бол бидний бодлоор бол 30 ч юм уу 20 болох хэвээр. Харин бэлтгэл хийхээр эсэргээрээ нөгөө 40% батарей маань 50-60 болчдөг. Тэгэхээр одоо би хоол идэнэ. Тэгээд манайхаа өнөөдрийн влогоо ингээд дуусгая. Бүгдэнд нь хайртай шүү.